Долоогийн бүлгийн сайднаар Украины дайн Суданы хүмүүнлэхийн хямрал тарифын асуудлаар хэлэлцлээ. Африкийн холбоо Нигер улсад христийн шашинтнуудын эсрэг геноцид үйлдэгдэж байгаа гэх мэдээллийг няцаалаа. Энэтхэг улсын засгийн газар Дели хотод гарсан халдлагыг терроризм гэж нэрвэзлээ. Испани улсын хаан 18 жилийн дараа бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевиз гадаад мэдээг үзүүлэхэд бэлэн боллоо. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлнэ. Канада улсын Ниагара хотод энэ сарын 11-ээс 12-ны хооронд долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. За сайд нарын уулзалтын үеэр Украины дайн Суданы хүмүүнлэхийн хямралаас эхлээд далайн замын аюулгүй байдал, чухал ашигт малтмал, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг асуудлаар ярилцжээ. За долоогийн бүлэгт Канада, Америк нэгдсэн улс, Их Британи, Франц, Герман, Итали, Япон багтдаг. Харин энэ удаагийн уулзалтад Австрали, Бразил, Энэтхэг, Сауди Араб, Мексик, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Украин улсын гадаад хэргийн сайд нар урагдсан оролцсон байгаа юм а. Юун түрүүнд долоогийн бүлгийн гишүүд Украин, Суданы асуудлаар нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Украинаас гадаад хэргийн сайд Андрей Сибиха энэхүү уулзалтанд оролцсон. За тэрээр Украинд Оросын агаараас хийсэн тайралт эрчим хүчний системд нь доголдол үүсгэж улс даяар олон өдрийн турш цахилгаан тасархад хүргэж байгаа талаар онцлон хэлжээ. Уулзалтын төгсгөлд долоогийн бүлгийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийж дайныг зогсоохын тулд Оросын эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засаг санхүүгийн хориг арга хэмжээний цар хүрээг нэмэхээр тохиролцсон гэдгээ зарлжээ. Тухайлбал Канада улс Оросын эсрэг шинэ хориг зарлаж дроны үйлдвэрлэлтэй холбоотой 13 хүн 11 байгууллагыг хоригийн жагсаалтад нэмсэн байгаа юм. Мөн Их Британи халдлагад өртсөн Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлахад зориулж 13 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээр болсон байна. Америк нэгдсэн улсын тухайд уулзалт болохын өмнө Украины эрх баригчид Америк нэгдсэн улсаас 25 ширхэг Патриот агаарын давталгаанаас хамгаалах систем авах сонирхолтой байгаагаа мэдгдсэн боловч за төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио шинэ хориг санаачлаг зарласангүй. Суданы айран болон шуурхай хүчний хооронд үүсэж байгаа иргэний дайны тухайд сайд нар эрс шүүмжилсэн утгатай мэдэгдэл хийж шуурхай хүчний гадаад дэмжлэгийг зогсоох шаардлагатайг онцлолоо. За гэхдээ яг аль улсаас шуурхай хүчинд дэмжлэг үзүүлж байгаа талаар тодорхой дурдсангүй. Долоогийн бүлгийн сайд нар цааш дэлхий дахинд үүсэж байгаа эдийн засаг, санхүү, худалдааны тогтвортой байдлын талаар хэлэлцсэн. За гэхдээ тарифын асуудлаар тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Канада улсын эрх баригчидтай хийж байсан худалдааны хэлэлцээг зогсоогоод байгаа. За үүнтэй холбогдуулан Канадын гадаад хэргийн сайд Анита Ананд худалдааны маргааны талаар тайлбар өгөхөөс зайлсхийж Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзсан ч худалдааны асуудлыг хүндсэнгүй. За харин чухал ашигт малтмалын салбарын тухайд нийлүүлэлтийн сүлжээ дэлхийд дахинд тасалдах эрсдэлтэй байгаа дээр талууд санал нэгдлээ. Энэ хүрээнд өнгөрсөн сард Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүдийн хооронд болсон яриа хэлэлцээрийн үр дүнг сайшааж цаашид чухал ашигт малтмалын салбарын тогтвортой байдалд саад учруулж болзошгүй аливаа үйлдэлийг эрс эсэргүүцхийг уриалжээ. За ингэхдээ ямар нэг улсын нэр дурдаагүйч бүгд найрамдах Хятад ард улсад хандсан мэдэгдэл гэж шинжээчид үзэж байна. За учир нь өнгөрсөн сарын эхээр бүгд найрамдах Хятад ард улсын эрх баригчид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тарифын нэмэгдлийн эсрэг газрын ховор элементийн нийлүүлэлтэд бууруулж экспортын хяналтаа чангатгсан. За харин 10 дугаар сарын 31-ний өдөр хоёр улсын ерөнхийлөгч нар Сөүл хотноо Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы үеэр уулзаж харилцсан хоригуудаа зогсоох, бууруулах тохиролцоонд хүрсэн байдаг.
Африкийн холбооноос Нигер болон Америк нэгдсэн улсын харилцаанд үүсэж байгаа хүчтэй байдлын талаар тодруулга өгч Нигер улсад христийн шашинтнуудын эсрэг геноцид буюу хомголон устгал огт болоогүй гэж үзэж байгаагаа мэдээлээ. За өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Нигер улсад христийн шашинтнуудыг чиглэсэн халдлагууд геноцидын түвшинд хүртлээ нэмэгдсэн гэж үзэн үүнийг зогсоохын тулд цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэсэн юм а. Энэ асуудлаар өнөөдөр Африкийн холбооны комиссийн дарга Махмуд Али Юсуф Трампын мэдээллийг эрс буруушааж иймэрхүү эмзэг сэдвээр мэдээлэл хийхдээ болгоомжтой хариуцлагатай байх ёстой гэгчлэн чамгүй хурц шүүмжлэлүүдийг хэлээд амьдсан байгаа юм. За христийн шашинтнуудын эсрэг халдсан гэж байгаа Боко Харам зэвсэгт бүлэглэл нь сүүлийн 15 жилийн хугацаанд олон 10 мянган хүний амьд хүрсэн босогчд юм. Гэхдээ хохирогчдын дийлэнх нь христийн шашинтнууд биш, исламын шашинтнууд байсан гэж Нигерийн эрх баригчид үздэг. Үүн дээр нэмээд Трамп Нигерт геноцид болж байна гэж үзэж байгаагаа хэлэхдээ нотлох баримтууд хангалттай дурдаагүй нь зөрчил маргаан үүсгэж байна. Мөн тэрээр цэргийн ажиллагаа эхлүүлж магадгүй гэдгээс гадна Нигерт үзүүлэх бүх тусламж дэмжлэгээ зогсоохоор төлөвлөж байгаа гэсэн. Өдгөө 230 сая гаруй хүн амтай Нигер улсын 200 гаруй үндэстэн ястан энэ улсад амьдардаг. Тэр хэрээрээ үндэс угсаагаар ялгуурлах үзэл мөн угсаатан хоорондын зөрчил түгээмэл байдаг. Үүн дээр улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал нэрмээс болж анги давхарга хооронд хүчирхийллийн шинжтэй зөрчлүүд ихээр гардаг байна. Энэтхэгийн засгийн газар лавг гарагт Дели хотод болсон автомашины дэлбэрэлтийг террорист хэрэг гэж үзлээ. За энэ дэлбэрэлтээр 8 хүн амьурагдж 20 гаруй хүн шархагдсан. Ерөнхий сайд Нарендра Моди гэмт хэрэгтнүүд хамсаатан болон дэмжлэг үзүүлсэн этгээдүүдийг яаралтай олж тогтоон зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэх амласан. Албаны их сурвалжуудын мэдээснээр цагдаа энэхүү дэлбэрэлтийг үйлдсэн этгээдүүд Кашмир мужид гар аргаар тесрэх бөмбөг хийж байгаа нь тогтоогдсон баривчлагдсан 7 хүнтэй холбоотой эсхийг шалгаж байгаа гэлээ. Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа шалтгаануудын нэг нь Дели хот 30 сая гаруй хүн амтай хатуу чанга хамгаалалттай хот гэгддэг. За үүн дээр нэмээд 2011 оноос хойш Дели хотод олон нийтийг хамарсан энгийн иргэдийн амь насанд хүрсэн дэлбэрэлт халдлага огт болоогүй байсан юм а. Түүнчлэн энэ хэрэг Кашмир дахь газар нутгийн маргааны улмаас хэдийн хурцдмал байдалтай байгаа энэтхэг Пакистан улсын харилцааг дахин муутгаж магадгүй байгаа юм. Учир нь хоёр улсын эрх баригчид аль аль нь Кашмирийн бүс нутагт гардаг халдлагууд, за энэ бүс нутагт байдаг гэх зэвсэгт бүлэглэлүүдийг нөгөө улсынх нь явуулгатай, дэмжлэгтэй гэж үзсээр ирсэн юм а. Одоогийн байдлаар энэтхэгийн мөрдөн байцаагч нар дэлбэрэлтийг терроризмын эсрэг хуулийн дагуу шалгаж байгаа. Дэлбэрэлттэй холбоотой хэн нэгний нэрийг зохион зарлаагүй. За мөн баривчлагдсан сэжигтэн байхгүй байгаамаа. Европост эдийн засгийн хэмжээгээрээ 4-р жигсдэг Испани улсын хаан 6-р Филиппе Бээжинд айлчлаа. Тэрээр бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Жинпинтэй уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тухай олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энэхүү айлчлал нь Испани зүгээс Хятадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой байгаагийн илэрхийлэл гэж олон шинжээчид дүгнэж байна. Өмнө нь Испани улсын ерөнхий сайд Педро Санчес 3 жилийн дотор 3 дахь удаага Хятад улсад айлчилж байсан бол энэ удаа хаан Филипп болон хатан Летисиа нарын төрийн айлчлал Хятад руу хийгдэж байгаа хамгийн өндөр түвшний айлчлал болж байгаа юм. Хаан болон хатныг Бээжингийн ардын их хурлын ордны өмнө Хятадын дарга Ши Жинпин түүний гэргий Пэн Ливанаар ухтан авчээ. Ши Жинпиний хэлж байгаагаар Хятад улс Испанитай хамтран ажиллаж стратегийн түншлэлийг илүү доктортой, илүү идэвхтэй, илүү олон улсын нөлөөтэй хэмжээнд хүргэхэд бэлэн байгаа гэлээ. Мөн олон улсын нөхцөл байдал төвөгтэй, докторгүй байгаа энэ үед хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстойг онцоллоо. Хоёр улсын удирдагчид эдийн засаг худалдааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Айлчлалын эхний зогсоол нь Чиндүү хот байсан бөгөөд тэнд Испани гадаад хэргийн болон эдийн засгийн сайд нар хамтдаа бизнес форумд оролцож хоёр улсын бизнесийн төлөөлөлтөд уулзжээ. Испани хаан хамгийн сүүлд 2007 онд Хятад улсад төрийн айлчлал хийж байсан бол Ши Жинпин 2018 онд Мадридыг зорж байжээ. Өдгөө Испанийн захиргааны эрчим хүчнийхээ талаас илүү хувийг
сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж байгаа бөгөөд Хятад улсын тухайд ховор металл, нарны хавтан, ногоон технологийн импортыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа нь бодит жишээгээрч харагдана. Өнгөрсөн онд Хятадын батарей үйлдвэрлэгч CATL компани, Испаний автомашин үйлдвэрлэгч Stellantis-тай хамтран Испаний хойд хэсэгт батарейны үйлдвэр байгуулахаар тохиролцсон байдаг. Мөн E-Vision болон High Green зэрэг Хятадын компаниуд Испанд ногоон ус төрөгчийн дэд бүтэц байгуулах гэрээнүүдийг батлаад байгаа лээ. Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч XPeng-ийн танилцуулсан робот дэлхийн нийтийг шуугилж байна. Хүн шиг алхах чадвартайгаас гадна 82 төрлийн хөдөлгөөн хийж чадах энэ роботыг эх жилээс үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэх юм байна. За мөн үүнтэй зэрэгцэн XPeng компани 2026 онд хэрэглээнд нэвтрэх жолоочгүй таксигаа танилцуулжээ. XPeng компани Iron нэртэйгээр өөрсдийн хүн дүрст роботоо хөгжүүлж байгаа лээ. Тус компани өнгөрсөн 7 хоногт Vision Language Action 2 дэх нэртэй Химилойны загварт суурилсан 2 дугаар үеийн роботоо танилцуулж байгаа нэм. Blade Runner болон X машин зэрэг уран зөгнөл киног санагдуулан тус робот яг хүн шиг харагдаж байсан нь шууд анхаарал татав. Үүнээс гадна алхаа нь хүнийг хуулбарлсан мэт адилхан байлаа. Энэ нь олон хүнд роботын хувцас өмссөн хүн байна гэх хэрэгэлзээг төрүүлсэн юм. Яг тэгэхээр хэдхэн жилийн өмнө Tesla компани хамгийн анх Optimus роботоо зарлахдаа хүнд роботын гэмээр хувцас өмсгөн танилцуулж байсан удаатай. Уг эргэлзээг тайлахын тулд XPeng компани үүсгэн байгуулагч Ho Xiaopeng роботын ард талын арсыг хуулж дотор нь хүн нуугдаагүй гэдгийг нотолсон. Энэ нь технологийн салбарынханд хүн дүрст роботын бодит хэрэглээ улам дөгсөн гэх итгэлийг сэргээсэн юм. Ho Xiaopeng-ийн Weibo-д нийтэлсэн бичлэгт дурдсанаар танилцуулгын өмнөх хоройн догтлоод унтаж чадаагүй гэнэ. Роботыг танилцуулах үед тус компани нэг хувьцааны ханш 2 хувиар онсон ч дотор нь хүн байхгүй гэдгийг харуулсны дараа эрг нь 1.4 хувиар өссөн байна. Техникийн үзүүлэлтийн хувьд роботын хөдөлгөөн хийх чадварыг хэмждэг Degree of Freedom буюу хөдөлгөөний зэрэг гэх ойлголт байдаг. Энэ зэрэг олон байх тусам роботууд илүү олон төрлийн хөдөлгөөнийг хийж чадна гэсэн үг. Харин Iron-ы хөдөлгөөний зэрэг нь 82 бөгөөд бүжиглэх, catwalk алхах, нарийн хөдөлгөөн гүйцэтгэх зэрэг хүний мэт үйлдэлүүдийг хийх чадвартай. Энэхүү роботыг эх жилээс эхлэн олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Гэхдээ илүү том биетэй эрэгтэй хөлбөр болон илүү жижигхэн биетэй эмэгтэй хөлбөр гэсэн байдалтайгаар худалдаанд гарах нэ. Үүнээс гадна XPeng компани Хятадын технологийн гигант Alibaba-тай хамтран эх жилээс хэрэглээнд нэвтрэх робот такси буюу жолоочгүй машинаа танилцууллаа. Уг автомашинда Химилойны загалмайлсан эцэг Alan Turing санагдуулам Turing гэх нэртэй тооцоолох системийг ашиглахаар болжээ. Энэхүү системийн хүчин чадал нь 3000 топс буюу 1 секундэд 3000 их найд үйлдэл хийх чадвартай гэнэ. Ийхүү тус компани AI Day арга хэмжээгээр танилцуулсан технологиуд дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадлаа. Тус компани стратеги цахилгаан машин, робот, жолоочгүй машин төвлөрч байгаа гэдгээрээ Tesla-тай тун төстэй байгаамаа. Ухаалаг утасны зах зээлийн 2 том тоглогч Химилойны салбартаа хамтрах хэлцэлд хүрэхэд ойрхон байна. Тухайлбал тодруулах юм бол Apple компани Siri Химилойн туслахаа илүү ухаалаг болгохын тулд Google-ийн Gemini-г ашиглахаар болжээ. Хамтын ажиллагааны гэрээний дүн $1 тэрбум хүрнэ гэж их сурвалжууд мэдээлж байна. Apple компани 2 жилийн өмнө Siri Химилойнд туслахаа илүү ухаалаг болгосон гэж танилцуулж байсан боловч 2 жилээр хойшлуулад байгаа юм. Тэд эх жил Siri-гийн шинэ хувилбарыг зах зээлд нэвтрүүлнэ. Ингэхдээ Google-ийн Gemini Химилойны загварын тусгай хувилбарыг ашиглах гэж байгаа талаар Bloomberg мэдээллээ. Тус мэдээллийн дагуу 1.2 их найд параметр бүхий Gemini-ийн тусгай хувилбарыг ашиглана гэжээ. Apple-ийн одоогийн Химилойн болох Apple Intelligence 150 тэрбум параметртэй. Мөн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хангахын тулд Gemini Химилойны загвар Apple-ийн хувийн үлэн технологийн системээр ажиллах юм. 2 жилийн өмнө уг системийг Apple анх танилцуулахдаа хэрэглэгчийн мэдээллийг чанд хадгална гэж амлаж байсан билээ. Их сурвалжийн мэдээлэлд дурдсанаар Apple компани OpenAI-ийн ChatGPT болон Anthropic-ийн Cloud Химилойны загварыг ч мөн харьцуулж үзснийхаа эцэст шийдвэрээ гаргасан байна. Ингэснээр ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн системийн гол Химилойн нь Gemini болох магадлал тун өндөр боллоо. Google компани Android үйлдвэрлэлийн системд Химилойнд суурилсан функцүүдийг нэмсээр байгаа. Харин Apple энэ тал дээр асуудалтай нүүр тулсаар байгаа юм. Мөн сонирхуулахад Apple Хятадын хэрэглэгчдэд Химилойнд суурилсан функцээ нэвтрүүлэхийн тулд Alibaba-тай хамтрах талаар яригдж байгаа. Үүнээс гадна Apple-ийн Химилойны эрэнд баримтлах гол стратеги хамгийн хүчирхэг загваруудыг өөрсдийн төхөөрөмж дээрээ нэгтгэх юм.
Үзэгч та Тэнгэр телевизийн гадаад мэдээг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллүүдийг товчхон танилцуулъя. Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа төсвийн асуудлын улмаас түүхэндээ байгаагүй урт хугацаагаар буюу 43 хоногийн турш хэсэгчлэн зогсоод байсан нь өнөөдрөөр дуусгар болж байна. Конгрессийн дээд доод танхимдах арчилсан болон бүгд найрамдах намынхан харилцан буулт хийж төр хугацааны төсвийг баталжээ. Өнөөдөр ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн хуулинд гарын үсэг зурсан байна. Гэхдээ энэ төсөв нь эх оны 1-р сарын 30-ныг хүртэлх төр хугацааны төсөв юм а. Дэлхийд дахинд нүүрслөрөгчийн давхар эслийн ялгаруулалт 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. GCP байгууллагын судлаачид нефт байгалийн хий шатаасны улмаас мөн цементийн үйлдвэрлэлээс гарах ялгаруулалт оны эцэс гэхэд 38.1 тэрбум тоннд хүрнэ гэж тооцоолсон байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 1.1%-аар өссөн үзүүлэлт юм. Энэ тооцооллыг бүс нутгуудаар нь авч үзвэл Хятад улсад буурах, Европт доктортой, харин Америк нэгдсэн улс тэргүүтээ бусад улс орнуудад эрчимтэй өсөх төлөвтэй байна. Одоогоос яг 10 жилийн өмнөх энэ өдөр Франц улсын нийслэл Парис хотод Исламын улс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Батаклан концертын танхимд халдаж нийт 130 хүний амийг хөнөөсөн нь дэлхийн 2 дугаар дайнаас хойших Францын нутаг дэвсгэр дээр болсон хамгийн олон хохирогчтой халдлага болж байсан юм а. Энэ халдлагаас амьд үлдсэн хүмүүс болон халдлагын улмаас амь хүргэсэн хүмүүсийн гэр бүлийнхэн өнөөдөр хохирогчдын туршилт хүндэтгэл үзүүлж байна. Дурсгалын арга хэмжээнд ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцож хохирогчдын гэр бүлийнхэнд гашуудал эмгэнэл илэрхийллээ. Өнөөдөр Америк нэгдсэн улсын өмнөд нутгийн Иллинойс, Орегон зэрэг 17 мужид хойд туйлын туяа харагдана. Энэ 7 хоногийн эхээр хойд туйлын туяа Айдахо, Айова, Миссури, Нью Мексико, Нью-Йорк зэрэг мужид харагдсан юм. Үндэсний цагуурийн албаны мэдээснээр нарны гадаргууд ирэх хүчтэй дэлбэрэлтээс бий болсон геомагнитийн шуурганы улмаас энэ үзэгдэл болж байгаа гэлээ. Геомагнитийн шуурга гэдэг нь нарны гадаргуугаас цацагдах цэнэгтэй бөөмс дэлхийн соронзон оронтой мөргөлдөх үед үүсдэг үзэгдэл юм. Энэ үеэр хиймэл дагуул GPS, радио холбоо, эрчим хүчний сүлжээ зэрэг тасалдах эрсдэлтэй байдаг. Тэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.